Хэрв чи маргааш өглөөс ирэхэд банкнд ч мөнгө байхгүй, ажилгүй, ямар ч хоримтлалгүй байвал юу хийх вэ? За энэ асуулт гэсэн намайг бас их бодол тавтуулдаг байсан. За энэ бол мэдээж амьдралд байдаг бодит байдал. Иймэрхүү юм гинэт болдог, гинэт тохиолдох асуудлууд байдаг. Ажлаасаа гарлаа, 2 сар ажилгүй боллоо. Ажил олдохгүй, ямар ч хоримтлал байхгүй. Амьдрал хэцүүд нь гинтийн их зард гарлаа, гинтийн осол аваар гарлаа, гинт машин өвдөрлээ. Ямар ч орлогогүй, ямар ч хоримтлал байхгүй хүнд байдалд ордог. Бас зүгээр л нэг 20 ч юм уу 25 та хүүхэд ямар ч хоримтлал байхгүй, ямар ч ажил байхгүй, ямар ч орлогогүй. Одоо юу хийх вэ гэдэг тийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ бол ичгүүртэй зүйл биш л дээ. Хүн болго ямар нэгэн цэгээс эхэлдэг. Тиймээс би өнөөдөр энэ видеонд хэрэг би 0-оос эхлүүл юу хийх байсан бэ гэдэг асуултанд хариулт өгнө. Let's talk about money. За видео эхлэхээс өмнө та бүхэнд би нэг зүйл амлмаар байна. За энэ видеонд бол ямар нэгэн тооцоо, математик. За тэгээ энэ видеог ойлгохын тулд та ямар нэгэн ухаантай, амар босолтой байх албагүй. За хэрв та аль хэдийн хоримтлалтай болсон, аль хэдийн санхүүгийн баазтай болсон бол бас эндээс авах юм зөндөө байгаа. Тэгээд видеог дуустал үзээрэй. За алхам номер 0 нь одоо яг би хаана байна вэ? Тэгээд өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр хинний алхам маань ерөөсөө сэтгэл зүйтэй холбоотой гэсэн үг. За 0-оос эхлэх гээд ингээд хоримтлахгүй, ямар ч орлогогүй ингээд явж явах үед мэдээж янз бүрийн мэдрэмж төрнө. Янз бүрийн ичгүртэй байдалд орж магадгүй. Өөрийгөө бусадтай харьцуулж хоцорсон мэдрэмж авах тохиолдол зөндөө байдаг. За тэгэхээр ялангуяа нийгмийн сүлжээнд те найзууд маань гоё ажилд орсон байна, найзууд маань гоё байшин барьсан байна, гоё байранд орсон байна, гоё машинтай болсон байна, гоё гэр бүлтэй болсон байна, гоё зураг тавиал аяллаа ийж тийш явсан зургуудаа ингээд тавиал. Тэгэд ер нь бол жоохон хоцорсон мэдрэмж авна. Жоохон ичгүртэй байдалд орсон юм шиг мэдрэмж авна. Тэгэхээр санхүүгийн суурай тавих гэж байгаа 0-оос эхлэх гэж байгаа хүмүүсийг юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр мэдрэмжийг яг одоо авч явах хэрэгтэй. Тэгээд тэр харьцуултыг яг одоо болох хэрэгтэй. За өөрийгөө өөр хүмүүстэй харьцуулна гэдэг бол хожихгүй тоглоом. За хожих магадaltaй хожиж болдог тоглоом ямар тоглоом байдаг гэхээр өөрийгөө өөртөө харьцуулах. За би өчигдөр ямар байсан? Өнөөдөр тэрнээсээ илүү байх хэрэгтэй. За тэгжээд сайжирч явна. За тэгээд санхүүгийн суур тавих одоо хамгийн муу үе хэдэн жилийн өмнө байсан гэж бодоход тухайн үед яг хоёртон байсан байж болно, мөнгөгүй байсан байж болно, боломжгүй байсан байж болно. За хоёр дахь хамгийн муу үе нь болохоор дараагийн 10 жил. За санхүүгийн суур бааза босгоход хамгийн сайн үе нь хизээ гэхээр яг одоо. Одоо Money Wise Master Channel-ыг үзэж гин ийм юм ярьж хэлдэг хүнтэй болсон байна. Тодорхой нэг ойлголттой болсон байна. Тийм болохоор алхам 0-оо ерөө сэтгэл зүйн байдлаас эхлэх хэрэгтэй. Харьцуулттай болох хэрэгтэй. Өөрөөсөө ичгэ болох хэрэгтэй. Хоцорсон мэдрэмжээ хаях хэрэгтэй. Тэгээд хэдэн ч настай байсан, 20-той ч байсан, 30-той ч байсан санхүүгийн баазаа эхлүүлэхэд оройтойгүй. За тэгээд одооноос эхлүүлээд эхний алхмаа хийгээ явчих юм бол ерөнхийдөө давуу тал бол явчихна. За санхүүгийн баазаа босгоход одоо хийх ёстой алхам номер 1 нь юу вэ гэхээр яг одоо орлогоо тогтвортой болох хэрэгтэй. За орлого байхгүй бол мэдээж зарлагаад ирэхгүй. Мэдээж ямар нэгэн хадгаламж хөрөнгө оруулалт хийхэд хэцүү. За тийм болохоор хамгийн ихний зорилго юу вэ гэхээр тогтвортой орлоготой болох хэрэгтэй. За бидний хамгийн их хийдэг алдаа юу вэ гэхээр дуртай ажил олж хийх гэдэг. Ажил голоод ингэ яваад байдаг. Тэгээд ажил хийхгүй ингэ яваад байдаг. Орлого орж ирэх орлогоо алдаад яваад. Тэр орж ирэх орлогоосоо зарлагаа төлөөд үлдсэн мөнгөний хадгалах тэр боломжоо алдаад яваад байдаг. Тийм учраас ямар нэгэн дуртай ажил, эсвэл энэ ажил би дургүй, энэ ажил гоё юм байна, муухай юм байна те. Ингэхгүйгээр хамгийн гол нь бодит байдалтайгаа нийцсэн бодит одоо байдал чинь тохирох тийм ажлыг шууд аваад ямар ч ажил байсан мэггүй. Ресторан, зөөх, жижүүр, жолооч юу гэдгийг таксинд явах юм уу. Ямар нэгэн орлоготой байж иж зарлагаад илнэ. За тэр орлого чинь мэдээж зарлагаас илүү байх хэрэгтэй. Тэгээд үлдсэнгээр нь бол бааза босох тийм суур үүснэ. 0-оос эхлэхэд шаардлагатай санхүүгийн бааза босгох алхам 3 нь юу вэ гэхээр emergency fund. За emergency fund гэдэг нь юу вэ гэхээр ямар нэгэн гинтийн тохиолдолд ямар нэгэн одоо асуудал боллоо гэхэд ажилгүй боллоо гэхэд машин өвдөрлөө гэхэд одоо тэ эрүүл мэндийн шалтгаантай боллоо гэхэд санаа амар унтах одоо зориулттай мөнгө. За тэр нь ямар байх ёстой юм бэ гэхээр 3 сарын тогтмол зардалтай тэнцсэн тийм хэмжээний мөнгийг хурдан авч болдог банкны хадгаламжинд. Эсвэл гоцондороо хийсэн ч болно. Тэрийг өөр юмд өрөхгүй. Шинэ iPhone авахтаа өрөхгүй.
шинэ хувцас авахтаа өрөхгүй, шинэ машин авахтаа өрөхгүй. Хамгийн гол нь ажилгүй болоод ажил болтохгүй бол тэрнээсээ сар болгоноор ингээ аваад амиа зогоож ирэх гэсэн үг. Тийм болохоор иймэрхүү emergency fundтай, иймэрхүү хадгаламжтай болоход шүн 50 унтаж чаддаг, өглөө гой сэрд сандрал байхгүй болдог. Ямар банкны өндөр хүүтэй байна уу, бага хүүтэй байна уу? Тэр нь нэг чухал биш. Бидний гаргадаг алдаа юу гэхээр тэр 3 сарын мөнгө, 6 сарын emergency fund тэр мөнгөө зүгээр сулгаж яхаар ингээд өсгөчийгээд авч болтгүй хадгаламжч байдаг юм уу? Өөр эрсдэлтэй ингээд хөрөнгө оруулалт руу хийчдэг ч юм бэл тэ. Тэгээ буцааж авч гаргаж чадахгүй хурдан хугацаанд яг ингээд emergency яг ингээд хүнд байдалд орлоо гэхэд мөнгө нь байхгүй байдаг ч юм уу. Тим алдаа гарах тохиолдлууд байдаг. Тийм учраас банкны хадгаламж сонирн биш. Хамгийн гол нь хурдан гаргаж авдаг мөнгө байх хэрэгтэй. За алхам номер 3 нь болохоор зээлийг дарааллаар нь цэвэрлэх хэрэгтэй. За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр хэрв ямар нэгэн зээлтэй бол за мэдээж зээл авч болохгүй, хэрэглээний зээл авч болохгүй, лайфстайл өөрийнхөө амьдралын стандартыг хангахын тулд зээл авч болохгүй. За хэрв зээлтэй бол ямар нэгэн ипотек, ямар нэгэн кредит картны ч юм уу, ямар нэгэн хэрэглээний, ямар нэгэн банк бус, ямар нэгэн зээлийн аппликейшны зээлтэй бол зээлээ хамгийн дөрөв цэвэрлэх хэрэгтэй. За зээлээ цэвэрлэхгүй бол хөрөнгөний баазаа босгоно гэхэд хэцүү, хөрөнгө оруулахад мөнгө байхгүй, хадгаламжинд хийх мөнгө байхгүй. Тийм учраас зээлийг хамгийн түрүүнд дистараатай системтэйгээр цэвэрлэх хэрэгтэй. За зээлээ цэвэрлэхэд 2 арга байдаг. За нэг нь болохоор avalanche. За нөгөөх нь болохоор snowball гэдэг юм хоёр одоо арга байдаг. За avalanche гэдэг нь ямар арга вэ гэхээр хамгийн өндөр хүүтэй өндөр зээлээ эхлэж төлөх. За энэ бол математикийн талаас харахад зөв шийдвэр. За хамгийн өндөр хүүтэй хамгийн өндөр зээлээ эхлэж төлчих юм бол хүү баах төлнө. За тэгээд та хөрөнгө оруулах хадгаламж бид нэр гар дээр үлдэх мөнгө нь илүү байна гэсэн үг. За нөгөөх нь болохоор snowball арга нь болохоор мэдээж сэтгэл зүйн хувьд маш одоо үр дүнтэй арга байдаг. Яагаад тэгэхээр бага хүүтэй бага мөнгөнд нүнтэй зээлээс ингээд төлөөд эхлэх юм бол мэдээж урам зориг аавна, мотивац аавна. Тэрнээсээ цаашаа ингээд snowball гэдэг чинь ингээд томроод явна гэсэн үг шүү дээ, тэ. Багаас нь томроод явна гэсэн. Тэгэхээр зээлээ төлөх хэрэгтэй. Зээлээ төлчих юм бол хөрөнгө оруулах мөнгөтэй болоод ирнэ, хадгаламжинд хийх мөнгөтэй болоод ирнэ. За дөрөвдүгээр алхам нь болохоор орлого нэмэгдүүлэх. Зарлага гартаа оруулжаа, зарлага орлогоо тооцоод тэгээд зээлийн ингээд төлөө явж явах хугацаанд юу их ёстой гэхээр орлого нэмэгдүүлэх. Орлого бол байнга нэмэгдэж явах хэрэгтэй. За бид нэр ихэнхдээ бодохдоо зарлагаа таньжуул боллоо гэж боддог. Зарлагыг бол таньж болно. Тэгээд хизээ нэгэн цагт зарлага нэг цэгт хүрээд дуустдаг. Яг тэгэхээр зарлага танаад тэгээд хязгаарт хүрнэ гэсэн үг. Харин нөгөө талаас орлого бол хязгааргүй. Орлогыг хязгааргүй болж болно. Мөнгийг хязгааргүй их болж болно. Өнөөдөр 10,000-ыг олдог байсан бол маргааш 20,000-ыг олох боломж байдаг. Өнөөдөр 3 сая төгрөгийн цалинтай байсан бол маргааш 6 сая төгрөгийн орлоготой болох боломж байдаг. Тийм учраас урд чадвар сурах хэрэгтэй. Нэгдүгürt ямар нэгэн юмыг хийж сурах хэрэгтэй. Гарын дүү байвал гарын дүүгээ мөнгө олох хэрэгтэй. Хэрвээ ямар нэг юм сайн бол тэрийг мөнгө олох хэрэгтэй. Ур чадвараа мөнгө олгох аргууд олон байдаг. За мэдээж 20-дугаарт нь бас контент бүтээж болж байна. Ямар нэгэн хүнд хэрэгтэй юм ярьж болж байна. Контент бүтээх одоо тал дээр ихэнх хүмүүс юу гэж боддог гэхээр бас мэдээж хоцорсон мэдрэмж. Одоо хүн болгон контент хийгээл хүн болгон ингээл юм ярьдаг болсон. За миний ч хувьд оройтцсон баха гэж боддог. Оройтцсон юм бол байхгүй. Хэрвээ яг одоо хэлэх юм бол 2 жилийн дараа 3 жилийн дараа үр ашиг өгнө. За тэгээ 3-дугаарт нь болонгууд юмаа зарах. Хэрэггүй юмаа зарах. За бидний дунд байдаг хамгийн том асуудал бол амар их норцуулдаг. Амар хэрэггүй юм цуглуулдаг. Амар их гаджеттай. Тэгээд хизээ нэгэн зэт хэрэг болно гэдээ хадгалаад байдаг. За энэ ямар нэгэн минималист одоо тийм юм биш шүү. Гэхдээ хэрэггүй байгаа одоо юмнуудаа үнгүүцэг юм байна ч юм уу те. Facebook-ийн зараар ч юм уу те. Хэрэггүй юмнуудаа зарах юм бол орлого олно тэрнээсээ. За энэ 4 дахь алхам байна. За 5 дахь алхам нь болохоор хуримтлалаа автоматжуулах. За доктортой орлоготой болоод тэгээ зээл ингээд цэвэрлэгдээ те. Ер нь ингээд мөнгөтэй болоод ирэхээр нэг асуудал нь юу вэ гэхээр бидний зарлага ингээд өсөж идэх лайфстайл инфляц. Тэгээд лайфстайл инфляцаа ингээд дарахгүй бол хуримтлалаа үүсгэж чаддгүй. Тэгэхээр тэрэн дээр яах ёстой вэ гэхээр хуримтлалаа хамгийн ихэнд автоматжуулах. Цалин орох тэр мөчид хуримтлал чинь шууд 5 минутын дараа автоматар данснаас чинь гараад одоо нөгөө данс руу орно гэсэн үг. Тэгэд цалингаа буусны дараа шууд автоматжуулаад оруулаад үлдсэн мөнгөөр нь амьдрч сураа гэсэн үг. Тэгэд автоматар шилжүүлнэ гэхээр хэд хэдэн айгу бенефиттэй. Би одоо бодох шаардлагагүй. За хэдийг цааш нь хийгүүлээ, хэдийг хөрөнгө оруулах вэ, хэдийг хадгаламжтай хийгүүлээ гэд санаа зовх зүйлгүй. За 2-дугаарт нь болгоод автоматар явчих учраас одоо тэр автоматар гарсны дараа тэр үлдсэн мөнгийг би өөртөө ямар ч байдлаар зарцуулж болно. Яагаад тэгэхээр би хадгаламжиндаа мөнгө хийц учраас. За алхам номер 6 нь
зарлагын хяналтанд оруулчлаа. Орлого тогтвортой болсон. Зээлээ төлөөд эхэлчлээ. Зээлийг болоод эхэллээ. Мөнгөтэй болоод эхэллээ. Одоо яах вэ? Хөрөнгө оруулж эхэлнэ. Interactive Brokers дээр данс нэгээд би та бүхэндээ яг яаж Interactive Brokers дээр Монголын бичиг баримтаар тийм Монгол пассвортаараа одоо ингээд бүртгүүлэх вэ, данс нээх вэ гэдэг энэ видео хийсэн байгаа. Энийг бас тань сонирхож үзээрэй. Тэгээд Interactive Brokers дээр Vanguard All World, эсвэл MSCI All World ETF тийм 3000 4000 компани одоо хувьцааг одоо агуулсан тийм ETF-үүд байдаг. Тэгээд тэрийг авч эхлэх хэрэгтэй. Яаж эхлэх вэ? Хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ? Их мөнгө хэрэгтэй биш үү гэж асуудаг. За $100 байсан ч гэсэн болно. За тэрэн зориулсан ETF-үүд, бүтээгдэхүүнүүд хөрөнгөний зах зээл дээр байдгаа. Тийм учраас мөнгөн дүн чухал биш, хамгийн гол нь эхлэх нь чухал байдаг. За тэгээд мэдээж урт хугацааны хөрөнгө оруулалт хийж байгаа учраас байн орж харах шаардлага байхгүй. Яагаад тэгэхээр өдөр тутмын хөрөнгөний зах зээлийн хэлбэлцэл бол урт хугацааны хөрөнгө оруулагч биднэрт бол хамаа байхгүй. Яагаад тэгэхээр 20 30 жилийн одоо өөрөө хүлээж байгаа учраас тэрийг бол нэг хараадах шаардлага байхгүй. За алхам номер 7 нь болохоор 1 жилийн дараа тооцоо хийх хэрэгтэй. За би санхүүгийн хувьд яг хаана байна вэ гэдгийг 1 жилийн дараа тооцож үзээрэй. Жишээ нь сарын цэвэр орлого маань 3 сая төгрөг байсан бол одоо 6 сая болсон байна. Тэдэн хувийн тогтмол зардалтаа хийж гин, тэдэн хувийн хувьсэл зардалтаа хийж гин, тэдэн хувийн хадгалж гин. Иймэрхүү ахицтай болсон байна. 1 жилийн дараа очиргүй баян болохгүй л те. Тэгтээ санхүүгийн суураа эхлүүлсэн явж байна. Яагаад ингэж тооцоо хийх ёстой? Ер нь яагаад ингэж дахиад 1 жилийн дараа санхүүгийн хувьд хаана байгааг харах ёстой юм бэ гэхээр өөртөө өрөм зориг мотивац өгнө. Тэгээд хамгийн гол нь ялгааг орж харна. Жилийн өмнөх би ямар хүн байсан, санхүүгийн хувьд ямар байдалтай ч одоо ямар байдалд орсон байна гэдгээ ялгаж харах. Одоо тийм боломж нөхцөл бүрднэ. Тэгээд энэ иймэрхүү тооцоог ер нь жил болгон хийж явах ёстой. Жил болгон суугаад 12 сарын сүүлээр за энэ жил ер нь би санхүүгийн хувьд ямар одоо ахиц амжилт гаргасан байна, ямар ялгаатай болсон байна, түрүү жил яасан байна. Миний инвестмент өсч үү, багасч үү, яаж үү, ийж үү, ер нь дараагийн хувьд дараагийн жилдээ юу их ёстой, санхүүгийн ямар зорилго тавих ёстой гэдэг бүгдийн сайхан ингээд хараад тооцоо хийх хэрэгтэй. За тэгээд ер нь эцэст нь гэж хэлэхэд санхүүгийн суурь байхгүй, санхүүгийн бааз байхгүй, ер нь нулиос эхэлж байгаа хүмүүс эдгээр 7 алхмыг ингээд хийчих юм бол ер нь их давуу талтай болно. Шүн амар унтдаг болно, өглөө сандарч зэрэхгүй болно, найдасгүй болно. Тэгээд ер нь бол их давуу талтай болоо явчихна. Энэ 7 алхмыг мэдээж яг нэг зэрэг үйл хийхэд хэцүү. Тэгээд хамгийн гол нь яг миний тайлбарснаа яг алхамаар нэг сараар нэг алхам их ч юм уу те. Өөртөө тасгаад тэгээд дарааллуулж хийгээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд хамгийн гол одоо биднийг 50 унтуулдаг, 50 байлгадаг одоо алхам маань emergency fund гэдэг. Тэгээд emergency fund-ыг нэн тэргуунд одоо эхлээрээ тэгээд мэдээж өөр бол маш чухал, өртөө бол өрөө дарах нь маш чухал гэдэг. Өртөө байх юм бол ямар нэгэн хадгаламж хийхэд хэцүү болно, хөрөнгө оруулахад хийхэд хэцүү болно. Тийм учраас өрөө дарах хэрэгтэй. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар бас гой сэдвэр хамтдаа ярилцах болно. Тэгээд та бүхэн хэрэгтэй үнд нь цааш нь түгээгээд шеэр хийгээд өгөөрэй. Ингээд дараа уулзлаа. Түр.